Сайн байна уу? Өнөөдрийн хичээлээр бид англи хэлний мэндчилгээний төрлүүдийг сурах болно. Англи хэлэнд мэндчилгээг дотор нь албан ёсны буюу формал болон найз нөхдийн хоорондын буюу информал гэж хоёр ангилдаг. Албан ёсны мэндчилгээг бид ажил хэргийн орчин болон танихгүй хүнтэй мэдлэхэд ашигладаг. Хамгийн түгээмэл нь өдрийн цагаас хамааран good morning, good afternoon, good evening гэж хэлэх юм. Мөн анх удаа уулзаж байгаа бол It's a pleasure to meet you. Буюу тантай танилцахад таатай байна гэж хэлж болно. Харин найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ мэдлэхдээ бид заавал албаны үг хэрэглэх шаардлагагүй. Зүгээр л Hi эсвэл Hey гэж болно. Ойр дотн найзаасаа What's up буюу юу байна эсвэл How's it going буюу хэр байна даа гэж асуух нь маш өгөөчтэй байдаг. Эдгээр хэлхийг өдөр тутамдаа туршаад үзээрэй.